ажлын хэсгийнхэн ажилтнууд эрсвэлгийн яамныхан гадаад харилцааны яамны бас холбогдох газрын дарга нар бас өрөлдсөн ирсэн байгаа. Та нар бас гишүүдийн энэ хэлсэн асуудлуудаас анхаарч ажиллаарай. Одоо зөвхөн жившилцэх асуудлаар орж ирж байгаа. Соёрхон батлуулахаар бол улсын их хурлд оруулж ирнэ. Тэгэхээр эргээд одоо юу гэдгийг протоколд гарын үсэг зурхтаа сайжруулах талаар гишүүдийн хэлсэн саналуудыг тусах чиглэлээр тодорхой болгох чиглэлээр бол анхаарч ажиллах, ярилцах шаардлага бол байна гэдгийг бол удаадараа гишүүд бас хэлж байна. Соёрхон батхтаа бид нар бас энэ асуудлуудыг бол илүү тодорхой болгож анхаарал хандуулж ажиллах шаардлага бол байна гэж хэлж байгаа. Зарчмын үед бол бид нар энэ засгийн газар хоорондын хилцээрийг бол дэмжих ёстой. Зарчмын үед. Дээрээс нь гадаад яам ер нь томоороо энэ одоо саяын ган төмөр гишүүний хэлж байгаа олон улсын гэрээ хилцээртэй холбоотой, хэрэгжилтэй холбоотой эдгээр одоо юу гэдэг нь гэрээ хилцээрүүдийн хэрэгжилтэй холбоотой асуудлууд дээр бас онцгойж анхаарах шаардлага байна. Хөрш газрын дарга Жануузад дарга ирсэн байна. Газрын захирал. Гэрээ хэрэгцсэн газрын захирал Соёлмоо дарга ирсэн байна. Бид нар өнгөрсөн 7 хоногт эргээд гадаад харилцааны яамд төсөлт тавиад эргээд гадаад харилцааны яамны тайлбар мэдээллүүдийг сонсё гэдэг асуудлыг хөргөж тавьсан. Гадаад харилцааны яамны сайдын өсөлтийн дагуу эргээд одоо 7 хоногийн асуудлыг хойшлуулсан. За бид нар өчигдөр бас хууль зүйн байнгын оролцоод аюулгүй байдлын байнгын хоёр хамтарсан хурал хийж олон улсын гэрээ хилцээр болоод эдгээрийн биелэлтэй холбоотой асуудлыг авч хилцээ тайлангийн сонсё гэдэг асуудлыг бас тавьсан байсан. За өчигдөр яг хурал эхлэхтэй холбогдуулаад хоёр байнгын ороонд гадаад харилцааны яамнаас өсөлт явуулаад энэ асуудлуудаар бид нар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа мэдээллийн шинжилэх шаардлагатай байгаа тул 7 хоногор хойшлуулж өгөөч гэсэн өсөлтийг өгсөн байна. Тэгэхээр гадаад харилцааны яам дараа 7 хоногт бол яг бүтэн жилийнхэн тайлантай холбоотой мэдээллийг бол манай байнгын ороонд бас бүрэн дүүрэн тавиад гишүүдэд энэ мэдээллүүдээ өгөөд тулгамж байгаа асуудлуудаа яриад явах шаардлагатай байна. За хоёр байнгын орооны хурал дээр олон улсын гэрээний биелэлтэй холбоотой хэрэгжлийнхэн тайланг бас дэлгэрэнгүй хэлцүүлэх хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл үндсэндээ бид нар одоо ийм геополитикийн хүнд нөхцөл дээр гадаад бодлого дээр алдаа гарах хэрэг байхгүй байна. Алдаа гарах хэрэг байхгүй. Бид бүхэн илүү одоо юу гэдгийг бодлоготой байх, илүү тодорхой байх, илүү ажил хэрэгч хурдан шуурхай байх юм зайлшгүй шаардлага байна. Тэгээ энэ ч үүднээс бид нар бас цагийн нөхцөл байдалтай уялдуулж эргээд энэ хоёр асуудлыг бол тавьж байгаа шүү. Цаашдаа хагас жил тутам болон жил болгон энэ олон улсын гэрээний хэрэгжилт биелэлтийн тайлан мөн одоо яамны жилийн одоо хагас жилийн тайлангуудыг бол байнга сонсож явах болно. Тэгээ энэ асуудал дараа 7 хоногт байна. Та бүхэн хариуцлагатай хандаж эдгээр асуудлууд дээр бас мэдээллүүдийг тайлангуудаа гишүүдэд дэлгэрэнгүй тавиарай гэдэг бол бас онцгойлон хэлэх байна.